Сайн байцгаана уу? Рэлэн байна. Өнөөдөр би та бүхэндээ бодис явдлаас сэдвэлсэн Lion гэдэг нэртэй Австралийн драм киног тайлбарлахаар илтгэлээ. Киноны эхэнд 1986 оны үйл явдлыг би түүхэнд харуулах бөгөөд киноны гол дүр болох 5 настай Сару гэх бяцхан хүү шар өрийн өдөр дүрсэн хүнтэй дундуур гүйж байгаар кино маань эхэлдэг. Удалгүй түүний дурсаах гүйдүүд удаж тэр хоёр галт тэрэгний араас хамаг хурдаараа гүн. Ах トゥ хоёр нүүрс суулгаалахаар галт тэрэг рүү авирч гарна. Гүйдүү галт тэрэгний ачаан дээр гарч тэр хоёр нүүрс шуудалах бөгөөд дараа нь ах トゥ хоёр зах дээр ирэн улаалсан хоёр шуудаа нүүрсээ хоёр уулс сүгээр солихоор олов. Хүмүүсийг хүлээх зуур Сару хоол зардаг хүмүүсийг хийсэн жалеби гэх амттныг харан худалдаж авч өгөх яхасаа гуйж тэр хоёр хизээ нэгэн өдөр амттан хийдэг дэлгүүртэй болно хэмээн мөрөөддөг байна. Тухайн өдрийн оройн ах トゥ хоёр гэлүүг алхаж ээж болон дүү Шакилада уутгатай сүү авчран дараа нь ээж нь хүүхдүүдтэй сүү аягалж өгнө. Харин Сару өөрийнхөө ууж байсан сүүнээс ээждээ өгч удалгүй ээж нь түүнийг дүүгээ арахыг захин чулуу зөөдөг ажилдаа явна. Хэдэн цагийн дараа гүйдүү өөрөөр ажилдаа явахаар сэрэхэд Сару ахтай хамт явахыг түүнээс гуйх боловч гүйдүү татгалзсан дүүгээ ажил хийж чадахгүй хэмээн гэрт нь үлдээхийг хүснэ. Гэхдээ Сару ахын ажилд тусч чадна гэдгээ батлахаар хүнд зүйлүүдийг өргөж ахийнхаа бодлыг өвчлснөөр гүйдүү дүүтэйгээ хамт явахаар шийддэг. Тэр хоёр Шакила дүүгээ Кали гэх хүнд үлдээн дугуйнж явсаар хотод ирэн оройн ах トゥ хоёр галт тэргэнд сууж дараагийн газар руугаа явна. Сару замдаа ядран унтаж хэдэн цагийн дараа тэр хоёр зорьсон газартаа ирэн гүйдүү дүүгээс сэрэхийг оролдох боловч Сару нойрмоглон утмаар байгаагаа ахтаа хэлв. Гүйдүү түүний сандал дээр өвтүүлэн удахгүй ирнэ хэмээн хэлж жалеби авчрах амлан Саруг хаашааж явж болохгүйг сануулж ажил хайхаар явдаг. Хэдэн цагийн дараа Сару сэрж ахыгаа бут ширээгүй ойлгож тэрээр галт тэрэгний зогсоолын дэрэгдэх хоёр том усны танкыг анзааран ахыгаа дуудан түүнийг хайж явсаар хоосон галт тэрэгэнд орно. Ахыгаа хайж аргаар барсан Сару галт тэрэгний сандал дээр унтах бөгөөд өглөөн тэрэлсэрэн галт тэрэг явж байгааг мөн галт тэрэгний бүх хаалганд хөгжигдсэнийг олж мэддэг. Сару тусламж дуудахаар хамаг чангараа ашиглах боловч хинч түүнийг сонсдоггүй. Нэг хоногийн дараа галт тэрэг суурин газар зогсож тэрээр галт тэрэгний цонхоор хүн олж харан хүмүүсээс тусламж гуйдагч хинч хүү туслалгүй галт тэрэг үргэлжлүүлэн явсаар түүний гэрээс 1600 км хол зайтай Калкута гэх хотод зогсно. Сару галт тэрэгнээс буун ахыгаа хайн хүмүүсээс тусламж гуйв гэртээ арахаар кассан дээр ирэн Ганистали гэх тосныхаа нэрийг хэлэн гэртээ арахыг хүсэх боловч тухайн ажилтан хүүгийн хэлсэн үгийг нь ойлгодоггүй. Дараа нь тасалбарт оожирч буй хүмүүс Саруг түлхэж хөөх бөгөөд төөрчөлсөж цангасан тэрээр зургнаас ус уухтаа өөртөө найдал уснаас ууж буй төөрсөн нэгэн охиныг олж харна. Сару тухайн охиныг дагаж явсаар картон цааснаар эвдэж буй гудамжны хүүхдүүдээр ирэн тэдний хажууд суув. Тухайн мөчид Саруг анзаарсан нэгэн хүү түүнд зориулан хэвдэг цаас хажуудаад өсөж түүнийг дуудснаар Сару инээмсэглэн хүүгийн хажууд иддэг. Сару нүдэн унтахад удалгүй хүүхдүүдийн орилох чимээ сонсогдсон түүнийг сэрээж тэрээр хүүхд тулгаалдаг хүмүүсээ сайн хамаг хурдаараа зүгтв. Саруг үсэр хонглын төгсгөлд тамхи татж буй нэгэн цагдаа олж харах боловч цагдаа түн туслалгүй хулгайчийг зүгээр явуулдаг байна. Сару эцэст нь хулгайчтай зүгтэж гүүрний дор байрлах лаасаас нэгэн газрыг олж харах бөгөөд тэрээр тухайн газар дээрэн унтаж буй хүмүүсийн хажуугаар алхана. Хүү хиндүү шашны дуурга гэх бурхны дэргэд очин залбирч урд байх жимснүүдээс эдэн унтдаг. Маргааш өглөө тэрээр хүмүүсийн чимнэр сэрэн бус галт тэрэгний буудлын руу очиж картон цаасаа авч явна. Сару гэртээ харахаар хотоор алхаж явахдаа Нор гэх эмэгтэйтэй таарч эмэгтэй хүүтэй танилцсан түүнийг зөвхөн хинди хэлээр ярьдаг болохыг нь олж мэдэв. Дараа нь эмэгтэй Саруг дагалан гэртээ авчирч хоол өгж усанд оруулан хувцсыг нь сольж өгөн тухайн өдрийн оройн Нор хүү тандан Рама гэх хүн түүний гэртээ харахтан туслана хэмээн хэлдэг. Маргааш өглөө Сару тухайн хүнтэй уулзах бөгөөд Рама хүүгийн гарыг натгаж тэр хоёрын хайж байсан хүүхд болохыг Нороо тайлбарлана. Хэсэг хугацааны дараа Сару Нор Рама хоёр өөрт нэг муу зүйл хийх гэж байгааг нь мэдж гарч гүн тэр хоёроос сугтж чаддаг байна. Сару удаан алхсны эцэст Ховрах гэх гүүрний дор нуугдан тус газарт 2 сарыг өнгөрүүлж нэг өдөр тэрээр хоол идэж буй залууг харан түүний үйлдэлийг нь дүүрээдэг. Үлсэж ядарсан хүүг харсан тус залуу Сару дээр очин хоолноосоо өгж Сарутай танилцсан хаана амьдардгийг нь асуухад хүү бенгал хэлээр Ганистали гэх үгнээс өөр юу ч хэлдэггүй. Дараа нь залуу хүүг гэрээсээ дүүрснийг нь ойлгон Саруг дагуулan цагдаагийн газарт ирнэ. Тэр хоёр хүүгийн гэрийг яг хаана байдаг мөн ээж их нэрийг асуухад Саруг Ганистали гэх газраас ирсэн мөн ээж их нэрийг ээж гэдэг хэмээн хэлснээр цагдаа нь хүүгийн гэрийг нь олж чадахгүй хэмээн хүү гэрээсээ төрсөн гэж үзэж зургийг аван асрамжийн газар руу явуулна. Сару эдэн зүүн хүүхдүүдээр дүүрсэн асрамжийн газар дээр Амита гэх охинтой танилцж тус охин Сару тандан
түүнийг муухай газар ирснийг нь ойлгуулна. Тухайн өдрөөс хойш аль хэдийн 3 сар өнгөрч, Саруу хадагтай сүүдтэй уулзсан, эмэгтэй хүүд хандан Саруу гэрээсээ төрсөн гэж нутгийн хэд хэдэн сонинд маш олон зар өгсөн боловч одоо хүртэл нэг ч хүн түүнийг сургалж холбогдоогүй гэдгийг хүү тайлбарладаг. Үүний дараа эмэгтэй Австралийн нэгэн гэр бүл түүнийг өвчилж авах хүсэлтэй байгааг хэлэн Сүй Джон Бэверли гэх 2 хосуудын зургийг үзүүлж Австралийн Тасман арал дээрх хүүгийн амьдрах газрыг харуулна. Хадагтай сүүд Саруу болон бус хүүхдүүдэд түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үгнүүдийг зааж өгөн хэдэн өдрийн дараа Саруу Тасман арал дээрх Хобарт хот руу нисэх онгоцон суув. Дараагийн хэсэгт хосууд хүүдэд танилцаж түнд кола баавын чихмэл тоглоом өгөн өөрсдөө хүүгийн эцгийнх нь болсныг хэлдэг. Саруу шинэ гэртээгээ танилцаж тэрээр эхэндээ өргөж авсан аавжтай дасахгүй байх боловч хэсэг хугацаа өнгөрсний дараа Саруу шинэ амьдралдаа дасч эхэлдэг байна. Сүй Жон 2 хүүдэд завж олоодох крикет тоглох гээд өөрсдийн мэддэг зүйлсийг зааж өгч 1 жилийн дараа Сүй Жон 2 дахин хүүхд төрүүлж авахар шийдэж тэр гурван онгоцны буудлын дээр очин Мантоштой танилцсан. Тэр гурван Мантошт кенгуруны чихмэл тоглоом өгж Саруу өөрхөө зурсан зургийг хүүд өгөв. Хэдэн өдөр өнгөрсөн ч Мантошийн хувь шинэ гэртээ дасгад хүндрэлтэй байгаа бөгөөд тэрээр гэртээ харихын тулд өөрийгөө гэмтээж хамаг чангаараа орилсоор байлаа. Сүй хүүдэд санаа зовн түүнийг өргөж авсандаа харамсах боловч Саруу ээж рүүгээ очин Сүйгийн сэтгэлийг тайвшруулахыг хичээнэ. Сүй Сарууг өргөж авсандаа баярлан тэр хоёр хүүгээ юугаарч дутаалгүй өсөх бөгөөд тухайн өдрөөс хойш аль хэдийн 20 жил өнгөрчээ. Саруу одоо том залуу болсон тул тэрээр ээж аавтайгаа уулзсан. Зочд буудлын менежментээр сурахаар Мельбурн хот руу явах шийдснээ хэлэн Мантошийн гэрт очиж ээжийнхээ санааг зовоолгүй ямар нэгэн асуудал үүсэхгүй байхыг түүнээс хүснэ. Дараагийн хэсэгт Саруу Мельбурнд Лүси гэх Америк оюутантай танилцж удалгүй тэр хоёр бие биедээ дасч эхэлдэг. Нэгэн өдөр тэр хоёр энтэг найзуудтайгаа хоол идгээд цуглаж Саруу шар хариг авахар галтгооны өрөөнд орохдоо тавган дээрх жалебиг харан ахтайгаа хамт жалебигийн дэлгүүртэй болно хэмээн мөрөдж байсан дурсамжаа гинт санав. Удалгүй Саруу энэтхэг найзуудтай хандан өөрийгөө Калкутагаас ирээгүй гэдгийг хэлж 20 жилийн өмнөх гэрээсээ төрсөн үйл явдлаа ярин Австрали хосуудад үржлэгдснээ тэдэнд тайлбарладаг. Түүний яриаг сонсон найзууд нь Саруу галт тэргээр гэрээсээ хэрэг ол явсан гэн асуун Google Earth гэх програмыг ашиглахыг санал болгосноор Саруу тухайн үеийн галт тэрэгний хурдыг интернетээс хайж галт тэрэнд явсан хугацаагаар үржүүлэн гэрээсээ хэрэг ол явснаа тооцоолов. 2 жил өнгөрсөн ч Саруу гэр бүлийн олон гэсэн итгэл найдвар алдалгүй өдөр болгон газрын зургийг шалгасаар байлаа. Нэгэн өдөр Саруу найз охиноо дагуулan Хобарт дахь гэртээ очиж тэд оройн хол идэх ба Лүси, Сүй Жон 2 тандан Сарууг төрсэн гэр бүлээ хайж байгааг нь хэлэх үед Саруу урлан Лүсигийн яриаг тасалдуулна. Түүний ээж нь юу басан талаар асуухад Саруу өөрийг нь өргөж авсан аав ээжийнхээ санааг зовоохыг хүсэлгүй. Тэрээр хийж байгаа зүйлийн талаар огт хэлхийг хүсдэггүй. Удалгүй Мантош ирэн Саруу түүнийг өөрийнх нь төрсөн дүү биш гэдгийг хэлснээр тэр хоёр муудалцаж Мантош ахыгаа зохих үед аав тэднийг салгадаг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр Саруу зөвхөн төрсөн гэр бүлийнхэн талаар бодон Лүсид анхаарал хандуулгүй явсаар тэр хоёр маргалдаж хосууд харилцаагаа таслана. Саруу төрсөн гэрээ болохоор үргэлжлүүлэн хайсаар 1 сарын дараа тэр урсдаг цалхан шатар явахдаа Лүсидтэй тааран тэр хоёр ярилцаж суухдаа Лүси Саруу тандан ээжих нь биеийн байдал хүнд байгааг түүнд тайлбарладаг. Саруу гэртээ очиж ээжтэйгээ уулзах бөгөөд Сүй хүүдээ хандан тэр хүүг төрүүлэх боломжтой байсан ч нөхөртөөгөө хамт хүнд хэцүү амьдралтай хүүг төрүүлж авахар шийдэн Саруу Мантош хоёрыг өөрийнхөө төрсөн хүмүүд харилсандаа хязээс харамсаж байгаагүйгээ түүнд тайлбарлав. Үүнийг сонсон Саруу ээжийнхээ хийсэн бүх зүйлсэд талархаж Мантошийн гэрт очиж түүнээс уучлалт гуйдаг. Нэгэн орой Саруу Google Earth-ээр хайлт хийх үедээ тооцоолсон радиусаас гаднах нэгэн газрыг анзаарах бөгөөд тэрээр тус газрыг ойртуулан харж баг байхдаа гүйж байсан шар эрийнхэн өдөр дүрсэн талбайг эргэн санав. Саруу газрын зургийг үргэлжлүүлэн шалгаж гэрлүүгөө гүйжсэн замд төсөөлөн тухайн дурсамжаа марталгүй эцэст нь тэрээр Ганиш телег их төрсөн тосгоноо олж чаддаг байна. Саруу гэрээ олсондоо маш их баярлаж Лүситэй уулзсан төрсөн гэрээ олж чадсан гэдгээ түнд хэлэхэд Лүси баяртайгаар Сарууг тэврэв. Тэрээр энтгэгдэх төрсөн гэрлүүгөө явах гэж байгаагаа найз охиндоо хэлэн буцаж ирэх хүртэл хүлээхийг түүнээс хүснэ. Хэцүү хугацааны дараа Саруу ээжтэйгээ уулзсан гэр бүлийн хайхаар явах болсноо ээжтэй хэлэхэд Сүй түүнийг дэмжиж төрсөн гэр бүлээ олж чадна хэмээн хүүгээ зоригжуулдаг. Маргааш нь Саруу энтгийн Кандууд газардан зочид буудал байрлаж гэрээ олохоор гадагшаа гарах бөгөөд тэрээр дурсамжийнхаа дагав гүйж байсан замаараа алхасаар эцэст нь тэрээр Ганиш талигийг тосгондоо ирэн төрсөн гэрээ олдог байна. Гэхдээ Саруу төрсөн гэр эзэнгүй балгас болсныг харан маш их хэрэг гайхаж тэрээр сэтгэлээр унан итгэл найдвараа алдаж эхэлнэ. Харин азар тухайд нэгэн залуу түүний гэрийн гадаа ирэн Саруу багийнхаа зургийг залууд үзүүлж тус газар амьдардаг байснаа тайлбарлав. Үүнийг сонсон залуу ээжтэй нь уулзуулахаар түүнийг дагуулan
Саруу эцэст нь ээжигээ олж ахыхаа талаар асуух боловч харамсалтай нь гүд унаас барсан байдаг. Мөн Саруу эмэгтэй дүүгээ харан сэтгэл нь маш ихээр хөдлөх ба ээж нь хүүгээ хизээ нэгэн цагт гэртээ эргэж ирнэ гэдэгт нь итгэж Сарууг маш удаан хүлээж хайсны эцэст тэрээр гэр бүлийнхэнтэйгээ 25 жилийн дараа энхүү уулздаг байна. Хэсэг хугацааны дараа Саруу буудалдаа буцаж очин Австралид хаавж рүүгээ залган төрсөн ээж дүү хоёртойгоо уулзнаа тайлбарлаж мөн тэрээр сүй тандан өөрийг нь төрсөн хүмэд хайрлан өсгсөнд нь маш ихээр талархна. Сарууг үрчилж авсан үл хамааран тэдний хооронд харилцаа хязгаарч өөрчлөгдөхгүйг тэр хоёр ойлгож Саруу гэр бүлдээ хайртайгаа хэлэн киноны төгсөл хэсэгт бодит амьдрал дээрх Саруу Мантаж болон Сүй Жон хоёрын зургийг бид бүхэнд харуулж Саруу хоёр ээжигээ танилцуулснаар Шэро буюу Лайн гэдэг нэртэй энэхүү кино дуусдаг байна.